Сайн бацгаана үзэгчдээ та бүхэнд ням гарагийн үчи мэндийг хүргье. Олоод эзэн такси шоу нэвтрүүлгийн маань цааш нөхөн дугаар эхлэж байна. Манай өнөөдрийн зочноор таксины жолоочор шилдэг бардашны жүжигчин Батүлзэн ах маань оролцож байна. За танд өнөөдөр юм. Өнөөдөр мэндийг хүргье. За тэгээд шилдэг бардашнаар сонин сайхан юу байна? Одоо бас дурлалын сум гэдэг бас шинэ уран бүтээл гаргасан байгаа тийм. Хамтлагийнхаа татаар уран бүтээл юм л. За манай найруулагч Хүслбаатарын зохиол Хүслбаатар өөрөө найруулсан дурлалын сум гэж инээдмийн киноны нээлт болох гэж байгаа. Одоо энэ нь бол нодон зун авсан энэ уран сайхны кино байгаа. Инээдмийн уран сайхны кино. Энэгээр бид нэр 2000 оны ихээр дурлалын сум гэж бас музик жүжиг тавьж ирсэн. Энийг бол дэлгэцийн бүтээл болох гэсэн юм байна. Энэ одоо энэ намраас эхэлж дэлгэцүүд гарч эхэлж байгаа. Ийм ажил хийсэн мөн одоо 9 сарын 20-наас эхлээд шинэ тоглолтоо эхлэх гэдэг бэлтгэл ажиллаа хийж байгаа. Уран бүтээлүүд юм байна. За тэгэхээр кино дэлгэцэнд гарахаас гадна бас дэлгэцийн шинэ уран бүтээл төрөхөд бас ойрхон байгаа юм тийм ээ. За тэгэхээр Батүлзэн ах маань өнөөдөр одоо тайзан дээр одоо дэлгэцэнд камер юм жүжиглэхгүй одоо таксины жолоочийн үрг гүйцэтгэх байгаа. Тий. За тэгээд энэ таксинд хүмүүс бол таксинд суугаад мөнгө төлдөг бол одоо энэ таксинд суугаад мөнгө төлөхгүй харин энэ таксинаас мөнгө аваад боломжтой ийм сайхан нэвтрүүлэг оролцож байна гэдэг. За тэгвэл Батүлзэн ахыгаа одоо хэр туршлагатай, ухаачтай, самбаатай таксины жолооч гэдгийг үзэгчдээ одоо хэдүүлээ хамтдаа харцгаа. За бид нэг үзье. За бэлэн. За тэгвэл урагшаа бидлээ. За амжилт. Сайн байна уу? За хааруулах. Happy Ristas гэдэг нэг юм гоёны. Тийм үү? Сапорогийн хата. За тэгэхээр таада хэд олоод телевизийн такси шоу ийм нэвтрүүлэгт оролцохоор боллоо. Тэгээд таныг одоо хөргөцгээд хоёр хүүхдтэй. Тэгээд энэ таксид суугаад хүмүүс чинь мөнгө төлдөг байхад одоо энэ манай энэ нэвтрүүлэгт оролцсноор мөнгө төлөх биш таксинаас мөнгө авч явах юм сайхан боломжтой болж байна. Тэгэхээр зэрэг би та гурыг хөрөх газар шиг хөргөж өгөн. Тэгэхдээ би асуулт асууж та нар мөнгө хожих боломжтой. За тэгээ ээлжтэйг нээж миний асуусан асуултанд хариулаарай. За ёо. За эхний 5 асуултны хариулт зөв болвол нэг асуултны үнэ одоо 200 төгрөг байдаг. 5 асуултанд ингээ бүгдэнд нь зөв хариулвал 1000 цаас болно. Тэгээ цаашаа асуулт нь бол 500 болоод өсөө явчихна. Ойлгосноо? За тэгэхээр би эхний эхнийхээ асуултыг асууя. Эр илжгийг юу гэдэг вэ? За энэ бол бодох хугацаа бол ерөөсөө 15 секунд байгаа. Та нар 3-3 хүн байгаа учраас хурдан хариулах гэж бодож байна. Боломжгүй бол дараачийн асуултанд хариулж болно. За дараачийн асуулт. За эр илжгийг юу гэдэг вэ гэхээр монголчууд чинь зүгээр луус гэдэг шүү дээ, тий. За хоёр дахь асуулт. Сур бас дахин сур гэж хэн хэлсэн бэ? Нэг хүн хэлсэн байдаг шүү дээ. Хүүхдүүд бол мэдж байгаад сур бас дахин сур гэж. Дид нэг гэл ингэ тахчихсан. За ээж нь хариулна үстэй энэ дээр бол сур бас дахин сур гэж та хүн болго мэднэ дээ. Их амархан асуулт байна. Аав яриа хэлдэг байгаа. Аав ч юм бол харин хүүхдүүдэд гэж хэлдэг байж болно. Гэхдээ энийг анх хэлсэн хүн бол өөр хүн байдаг шүү дээ. За энийг өнгөрөөч. За тэгвэл 3 дахь асуулт. Хүүхдийн ус авах ёслолыг юу гэдэг вэ? Дай хүргэх. Их сайн байна. Дай хүргэх гэдэг. За 200 төгрөгтэй боллоо. За 4 дахь асуулт. Гэрийн бүслүүрийг юу гэдэг вэ? Гэрийн бүслүүрийг
Монголчууд өөрөөр юу гэж нэрлэдэг? Гэрийн бүслэр ингэдэггүй байна. За мэдгүй бол за дараагийн асуулт руу шилжье. Пржевальскийн адуу гэж юу вэ? Пржевальскийн адуу гэж Монголд байж байгаад тэгээд устж өгөө болоод тэгээд 1990 хэд оны үеэс гэж Монголд нутагшуулсан шүү дээ, гаднаас авчирч нэг амтэн байдаг да. Адууны өвөг гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэлээ. Чанга хэлдэ. Зөв. Тах. Пржевальский адуу гэж одоо анх тэр тахиг нээсэн хүний Пржевальскийгаар нэрлэдэг шүү дээ. За ингээд 400 төгрөгийн юутай боллоо. За хоёрт асуулт 500 төгрөгийн асуулт руу гарыг тий. Далайн түвшнээс дээш 3000 м ургадаг цэцгийг нэрлэнэ үү? Зогтоо сонсчихсан байна. За тэгвэл их сайн байна. Далайн түвшнээс дээш 3000 м дургадаг цэцгийн нэр. Монголд их ургадаг. Монголчууд бол тэрнийг их сайхан нэрээр нэрлэдэг. Юу гэдэг вэ? Далайн түвшнээс дээш 3000 м дургадаг. Их өндөр дургадаг. Тэрээр нэрлсэн дууч байдаг шүү дээ. Ястаа тэр дууг сонсож байгаа. Тийм үү. За энэ асуултыг өнгөрөөх үү? Энэ вансын бүрцэг байсан юм байна. Жаргалын шүлгийг хэн бичсэн бэ? Монголын нэг алдартай зохиолч байдаг да. Жаргалан гэлээд байсан. Төмөн жаргалан гэлээд да. Нөт хэмлэгч одоо хаагур замаа хэлээрээ. Хаашаа вэ? Энд ч боч. Энд үү? Иш ирэх үү? Эргээд боч. За жаргалын шүлгийг бичсэн хүний нэрлээд тэгвэл одоо 500 цаас хожих байна. Энд ингээд их зогсвол тий. Болно тий. За тэгэхээр ээж хоёр хүүхдийг нийлээд манайхаас 2 асуултанд зөв хариуллаа. Тэгэхээр 400 цаасны 400 цаас авах боломжтой боллоо шүү дээ. Би та нараас мөнгө авахгүйгээр тий. За тэгэхээр одоо би гарч ирээд өгье. За Баталцын ах маань ямар ч тач эхнийхээ зорчигчийг маш амжилттай авчирлаа. Тэгэхээр 3 зорчигч авлаа шүү дээ. За таксиний жолооч шиг байна. Таксиний жолооч ихтэй зүгээрээ. Гэхдээ хамгийн гол очих газрын хаяг хүн болгон олон янзаар тэр болгоныг бас сайн мэддэг. Зорчигчээрээ сайн зааж хийж байна. Нэг эмнэлэг дээр ирэх хэрэгтэй. За зорчигчтой байна. Амсэндээ гэдэг. Сингээ гэдэг. Хоёр хүүхдтэй гэнэ тий. За тэгээд манай телевизийн машин солиочлаа суухтаа анзаарсан үү? Анзаарсан юм байна. Яарчсан болохоор анзаарсангүй л дээ. За тэгээд яарч явуулсан юм би бас ажлыг удаад яг тийм ээ. Тэгээд манай нэвтрүүлэгт орсонд баярлалаа. Тэгээд өвөөж гэж компани Тамек гэж жүүсний цуглуулгыг танд бас гарын бэлэг болгож өгч байна. За энэ үүдгч тий. За тэгээд яац юм бэ? Яац юм тэглэг аа. За тэгээд сурлагын өндөр амжилтсыг тань ч гэсэн амжилтсаа. За өнөөдрээс ч гэсэн амжилтсаа. За баярлалаа. За. За үлзээ хотоо нэг явцсан юм чи одоо туршлагацсан байна. Тийм ээ. За дараагийн зорчигчийг хаасаа. Мэдгүй одоо ингэж ирж байгаа хүн их гар өргөх газар руу явж ижил авлаа. Тэгээд Улаанбаатарын такси юу н хүн гар өргөдөг юм шиг байна. Хоёр хүүхдтэй явж байгаа болохоор би бас их бэлгшээгээд аваад суулгасан. Тийм бай. За тэгвэл дараагийнхаа зорчигчийг авъя тийм ээ. Тэгээ. За.
За сайн байна. Өргөөгөр хойшоо явна. Хаа өрхөө? Зураг талаар шүү дээ. Телевизээр хоо. За тэгэхээр та хэд вэ штэ? Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлгээр орж байна. За баяр хүргэе. Таксинд мөнгө төлдөг бол одоо харин та нар таксинд мөнгө аваад буух тийм сарн боломжтой болж шин. Тэгэхээр зэрэг би та нарыг одоо очих газар чинь саадгүй сайхан хөргөж өгнө. Тэгтээ хэдүүлээ сайхан асуулт хариулт ингээд замд явж байхдаа асуулт хариултанд би асуулт асуугаад та нар хариулаад тэгээд надаас мөнгө хожих тийм боломжтой болж байгаа шин. Тэрнийг та нар энэ манай телевизийг үздэг үстэй тийм ээ. За тэгэхээр би асуулт асуунаа. 200 төгрөгийн үнэтэй асуулт асуунаа. Тэгээ хариулаад байвал тэгэл мөнгө чинь нэмэгдээд байна гэсэн үг шүү дээ. За тэгээд би эхнийг асуултыг асууя. За ёо. 200 төгрөгийн үнэтэй асуулт асууя. Эр илжгийг юу гэдэг вэ? Хоёр хүн байгаа юм чинь дорн хариулна. Эр илжгийг юу гэж нэрлэдэг вэ? Бодох хугацаа ерөөс 15 секунд 2 хүн байгаа учраас тий. Додрын үтгэлээ. Мэдхгүй стамтгүй. Додрон ууланд төрөл илчигний төрөл ч юм л дөө дудраа гэж яддаг тий. Тэгтээ арай биш. Өөр таахгүй юм тий. Үгүй. За мэдгүй бууж өгсөн үү? Бууж өглөө. За тэгвэл эр илжиг монголчууд луус гэдэг юм байна. За өргөөгөр хоошоо гэдэг чинь ингээд хоошоо явна тий. Мөн үү? Тий. Ингээд хоошоо 100 гэрчийн явна тий. За хоёр дахь асуулт. Сур бас дахин сур гэж хэн хэлсэн бэ? Ямар Ленин? Владимир Ильич. Их сайн байна. Владимир Ильич Ленин хэлсэн үг байдаг тий. За 200 төгрөг хоцчлоо. За 3 дахь асуулт. Хүүхдийн ус авах ёслолыг юу гэдэг вэ? Хүүхдийн ус авах ёслолыг юу гэж нэрлэдэг вэ? Юу их сайн байна. Шууд хэлж байна, хариулж байна. За 400 цаас хож гаруулчлаа. За тэгвэл дараачийн асуулт. Гэрийн бүслүүрийг юу гэдэг вэ? Гэрийн бүслүүрийг өөрөөр юу гэж хэлдэг вэ? Өөрөөр бодох хугацаа болж болсон шүү. Одоо шууд хэлээ шүү. Гэрийн бүслүүр. Бууж өгсөн үү? За бууж өгсөн. Гэрийн бүслүүрийг монголчууд өөрөөр хошлон гэж нэрлэдэг. Тийм ээ? Одоо санаж байна. За тэгвэл дараачийн асуулт. Пржевальскийн адуу гэж юу вэ? Их сайн байна. За тэгэхээр 600 төгрөгийн асуултанд хариулчлаа. Одоо чигээр явах уу? Одоо хаашаа гоо? Ийшээ юу? За одоо миний асуултыг зөв хариулбал 500 цаасны юу авах юм байна шүү. За 600 цаас очсон байгаа шүү дээ. Далайн түвшнээс дээш 3000 м ургадаг цэцгийг нэрлэнэ үү? Цэцэг. Тий. Монголд ургадаг шүү дээ. Монгол ургадаг. Тий. Дээш явах уу? Тий. Далайн түвшнээс 3000 м өндөрт ургадаг цэцгийн нэрийг нэрлэнэ үү? Тэр цэцгийн нэртэй тийм байгаа дууч байдаг. Монголчууд тэрнийг бас эми ургамал. Их сайн байна. За зөв хариулжээ. За 500 цаас ажиллаа. 600 цаасан дээр 1100 цаас ажилласан. За тэгвэл 500 цаасны хоёр дахь асуулт. Жаргалын шүлгийг хэн бичсэн бэ? Хэцүүд орч. Ямар ондог мэдлэгтэй хүмүүс ороод ирсэн байна. За сайн байна. Дасторжийн нацагдаж бичсэн байдаг тийм. За 3 дахь асуулт нь. Монгол улсын шинэ хуулийг хизээ баталсан бэ? 1992 он. Хэдэн сарын хэдэн? 92 оны.
За энэ асуултыг хариулсан гэж тоосон. Зөв. Ийм сайхан залуу хүмүүс нь шинэ үндсэн хуулиа оныг мэдж гин гэдэг бол заавал сар өдөрт юм биш. Оныг мэдж гин гэдэг бол боломжтой. Энийг би хариулсан гэж хэлсэн. За одоо тэгээд 500 цаасны хариултыг бүгдийг хариулчлаа шүү дээ. Одоо 1000 төгрөгийн асуултанд хариулъя шүү. За 1000 төгрөгийн асуулт нь Хандгайн төлийг юу гэдэг вэ? хандгайн төлийг юу гэдэг вэ? За дийлэхгүй бол дараагийнх нь асуулт руу оролж байгаа шүү. Бууж өгсөн үү? Хандгайн төлийг хотол гэдэг юм байна монголчууд. За тэгээд за энэ дээр бууж өгсөн. За тэгвэл дараачийн асуулт нь Малын хөлийн тоос өгүүлгийг хэн бичсэн бэ? чигэр. Одоо шүү. Сингийн эрдэнэ. Их сайн байна. Яасан мундаг хүмүүс ороод ирсэн юм бэ? За зөв шүү. За тэгэхээр чинь хэд болж байна? 500-ийн 3 асуулт 1500 тэрний тийш 2100 дээр 3100 төгрөгийн юу хийчлээ шүү дээ асуултанд хариулцлаа. За тэгээ 1000 төгрөгийн өшөө нэг асуулт байгаа. Бүхийн зогсвол хүн шиг, бүхцийн суувал нохой шиг. Энэ онцгойг таана уу? Бүхийн зогсвол хүн шиг, бүхцийн суувал нохой шиг. Тэр юу вэ? Бүхийн зогсвол хүн шиг, бүхцийн суувал нохой шиг. Тэр юу вэ? Бууж өгсөн үү? Сайн бодоорой. Гэтэ онцлог гэдэг чинь одоо монголчуудын нэг сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг шүү дээ, тэ. Төсөөллийн нэг одоо бүхийн зогсвол хүн шиг, бүхцийн суувал нохой шиг. Нэг л амтан байна да. Тийм ээ? Мөн үү? Тийм. Тийм үү? Тийм. Төхөөлж шүү би. Амтан. Амтантай Монголд байдаг амтан. чигэр юу? Бүхийн зогсвол хүн шиг, бүхцийн суувал нохой шиг. За зөв та сарамгч юм бэ чи. 1000 төгрөгийн асуултыг 2 хариултанд хариуллаа. За тэгтэр зэрэг одоо супер асуултанд хариулж болно. Тэгэх юм бол энэ супер асуултанд хариулах юм бол энэ мөнгө 2 дахин нэмж авна. Манайс одоо бүр таксинаас цөм хийлээ штэ. Тэнд тийм асуултанд оролцох. Тэгээд хариулж чадахгүй бол юу ч үлдэх юм л дээ. Та нар бол боломжтой мэдлэгтэй юм биш үү? За хариулах уу? Супер асуулт. За тэгвэл би асуулаа шүү. Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот. А. Америкийн нэгдсэн улс Нью-Йорк. Б. Бельгийн Интерпен. В. Монгол Улаанбаатар. Г. Голланд Амстердам. Америк Тий хамгийн олон үндэстэн оршин суудаг. миний бодлоор тэгж бодсон. Хаанах гинэ? Америкийн Нью-Йорк уу? Нью-Йорк. За асуултаа тэгээд энэ дээр тогтож байна уу? Чи супер асуулт ч тийм. Энэ зөв хариу бол мөнгө 2 дахин нэмж авах. Америк Биос мөнгө алдахгүй болж байна. Чи боддоо та нар. Бельгийн Бельгийн нэг хот байна, Улаанбаатар байна, Голланд Амстердам гэж байна. Тийм үү. Өөр энэ бусад хотуудаас сонголт байхгүй. Мөнгө алдчих гэдэг нь бодоод байна. Чигэр юу? Тий. За тэгээд Нью-Йоркийг сонгосноо.
Нью-Йоркийг сонгосон. Нью-Йорк. Тэгээд одоо энэ буруу хариулсан бол ингэж авахгүй шүү дээ. Зүгээр шүү дээ. Хүчтэй л байлээ шүү дээ. За тийм. За. Тэгсэн чинь тэгвэл энэ биш байна. Тэрэлт нь юу? Голландын Амстердам хот байж 177 үндэстэн амьдран орсон суудаг юм байна. Ийш үнэ юу? Болсон юм. Энд дөө. За ямар ч байсан ингээд манай нэвтрүүлэгт амжилттай оролцож 4600 төгрөгийн юу хайсан ч гэсэн супер асуултанд оролцоод ингээд алдчихлаа. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочин таксины жолооч Батүлзийн ах маань ямар тааш 2 дахь зорчигчоо маш амжилттай авчирлаа. За тэгээд яаж явж ирв? За тэгээ манай энэ такси шоунд оролцож байгаа энэ хоёр хүн маань би хэвтэгтэй танилцсан шамжаагүй. Гэхдээ энэ асуултанд маш сайн хариулсан. Ялангуяа тэр утга зохиол урлагийн асуултанд бол шууд бодлого шууд хариулж байгаад би голцуулж одоо ийм залуу хүмүүс ном зохиолыг сайн уншдаг юм байна гэж үнэлж би эдгээр супер асуултанд оролцож унсан ч гэсэн би хоцсон 4600 төгрөгийг би бол энэ залуучуудын мэдлэг боловсролыг үнэлж мөнгөний өгнөө шийдлээ. Ингээд таксинаас 4600 төгрөг байсан та их баярлалаа. Та нарын сургалт амжилт хүсье. Ямар сургалт? За хоёр зорчигчтойгоо ямар тааш танилцъя тийм үү? Тий. Салмон. Би ахыг сургаад сурдаг. Тэгээ одоохонд сураад байна. Тийм маа энэ ингээд Мөхчмэг. Яава салмон сурдаг тийм. За тэгээд такси шоуны машинтай тааралдаа шүү дээ. Суухтаа ер нь мэдвгүй юу? Ороод ирэн сандраа. анзаараагүй шүү дээ. Эхлээд суугаад өөдөөс хоёр камер харж байгаа амар эвгүй санагдаад бочоод цонхоо гэсэндээ байлаа. Тэг жоохон нуугдсан тийм. Би нэлээд шаардж годруу сууд гэсэн. Мөнгө чимэг болохоор жоохон маск тоолохлоор жоохон зоригтой годруу суусан. За. Телевизээр ингэж оролцсноо гэдэг сайхан шүү дээ тий. Тэгээ ийм сайхан мэдлэг боловсролтой залуучууд бол юунаас нь иццээхгүй. Тэгэлгүй яг. Тэгэхээр мөнчмөг салмоо ерөөс өнөөдөр азтай байж тийм ээ. Тэрээс нь одоо Батүлзийн ах маа таксины жолоочоор үйлчилж байгаа яг энэ өдөр бас манай такси шоутай таарлаа тийм ээ. За тэгээд та хоёртой ч гэсэн бас нийт үзэгчдийнхээ өмнөөс бас сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн бас ажлын өндөр амжилт хүсье. Дээрс нь бас мдээгүй асуултуудыг хариулдаг гэсэн олж чадлаа. Тэгэлгүй манай нэвтрүүлэгч нь бас цэнгэл нэвтрүүлэг гэхээсээ гадна бас танин мэдрэмж чиглэлийн нэвтрүүлэг байдаг тийм ээ. Тийм болохоор бас та бүхэн ч гэсэн багахан хэмжээний мэдлэг бас олгож чадсан бахаа гэж бодож байна. За манай нэвтрүүлэгтээ байнгын хамтран ажилладаг өгөөж шиг гэж компани одоо Тамек гэж Турк жүүсийг оруулж ирдэг байгаа. Тэгэхээр 100% жимсний хамтын хүү жүүсийг одоо манай нэвтрүүлгийн зорчигч нарт гарын бэлэг болгож өгдөг. Та хоёртоос гэнэ гарын бэлэг болгож өгье. За тэгээд амжилт хүсье. Онцгоороо. Одоо ингээд манай шилдэг өнгө продакшны шинэ уран бүтээл дурлалын сум гэж энэний кино бэлгэснээр гарч байгаа. Тэгээд та нар зав завгаар бол манай шинэ бүтээлийг үзэж сонирхоорой гэж урьж байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор шилдэг өнгө продакшны жүжигчин Батүлзийн ах маань оролцлоо. Тэгээд Батүлзийн ахтай ч гэсэн бас цаашдынх нь уран бүтээл өндөр амжилтыг хүсье. Мөн үзэгчдээ ихээр шилдэг өнгө продакшны одоо дурлалын сум нэртэй кино сайхан 2-3 хоногийн өмнө нээлттэй хийсэн байгаа тийм ээ. Тэгэхээр та бүхнийг бас очиж үз сонирхороо гэж хэлэхээр байна. За тэгээд Батүлзийн ахтай ч гэсэн нөхөө Тамек брэндийнхаа гарын бэлгийг танд бэлэг болгож өгч байна. Тэгээд танд болон танаа хамтлагийнх нь тийм ээ. Танаа гэр бүлч өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Би сайхан цэнгэл шоу нэвтрүүлэнд оролцож байсан. Таксигаар хатаараа илсэн амарт аялуулсан бас баярлалаа. Та нарын уран бүтээл бас амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөө. Эх 7 өдрийн нэм гарагт эргээд уулзтлаа. Түр баяртай. Такси шоу тантаа ханш тарж мэдээ шүү. Баяртай.